Вирусны шинжилгээг эрт өгснөөр урьдчилан сэргийлэлтэнд гэхээсээ илүү тухайн өвчнийг ямар вирус үүсгэсэн бэ? Тэгээд эмчилгээ болон хүндрэлт илүү ач холбогдолтой. Жишээлбэл одоо ингээд өндөр халуураад эхэлнэгцэн ирээд вирусны шинжилгээ өгчих юм бол хэрвээ тэр томоогийн АБ хүрээний вирус илэрх юм бол вирусны эсрэг эмийг шинж тэмдэг илэрснээс хойш 48 цаг дотроо багтаагаад уучих юм бол одоо хүндрэл одоо тэр дунд чихний өрөвсөлч гэдэг юм уу, уушигны хатгаач гэдэг юм уу тийм бусад хүндрэл үүсгээс одоо хамгаалах боломжтой, урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Дараагийн тохиолдолд одоо ингээ өндөр халуурж байгаа тохиолдолд тэр чинь томоо биш ээж болно шүү дээ. Өөр вирус ээж болно. Тэгэх юм бол тэр томоогийн эсрэг эмийг шаардлагагүй тохиолдолд уухгүй гэсэн үг. Томоогийн эсрэг эм тэр вирусны эсрэг эм өөрөө нөгөө эмчийн зааваргүйгээр уух юм бол гач нөлөө ихтэй юм багхгүй юу. Тэгэхээр одоо иргэд одоо дур мэдэж юм уухгүй. Тэгээ тэр хүүхэд нь одоо яг оновчтой эмчилгээг авч чадах юм бол нөгөө хүндрэлээс сэргийлнэ гэсэн үг. Томоогийн үндсэн шинж нь өндөр халуурах тий 38 39 хүрч халуун буулгах юмд буурахгүй байх гэдэг ч гэсэн бас тэгэж өндөр халуурахаар илэрдэг өөр зөндөө олон аюултай өвчнүүд байдаг. Тэгэхээр одоо ингээд бүх одоо сүлжээ бүх мэдээллийн хэрэгслэр өндөр халуур бол томоо шүү гэдээ ингээд ярьдаг. Тэгмэгц хүмүүс нөгөө томоогийн эсрэг юмыг аваад өгчих тохиолдол байдаг. Тэгэхээр хүүхэд өндөр халуураад халуун буусан ч гэсэн зовиртой байх юм бол заавал эмнэлэгт хандаарай. Боломжтой байх юм бол томоо илрүүлэх шинжилгээгээ өгсөний дараа вирусны эсрэг юмыг нуугаарай л гэж зөвлөх. Одоо бүх оронд зөвхөн томоогийн вирусны эсрэг л юм байгаа. Селтамивир, ремантидин гэдэг хоёр эмийг бусад вирусны халдварын үед эдгээр эмийг бол хэрэглэхгүй. Эдгээр эмийн гач нөлөөн дээр маш олон одоо зүйлээдэг. Нэгдүгээр тал хамгийн их тохиолддог гач нөлөө бол элэгний үйл ажиллагаа алдагдаж элэг гэмтэх гэдэг гач нөлөө байгаа. Дээрээс нь баас шингэрч болдог. Бас хэд өндөр тунгаар хэрэглэх юм бол мэдрэлийн систем нөлөөлж зарим хүүхэд нөгөө нэг хий юм үзэх ч юм уу сонсох гач нөлөө байдаг гэж үздэг. Тэгээд мэдээж одоо нөгөө нэг өөр вирусны халдвар үе томоогийнхаа эмийг уучдаг. Тэр хүүхэд томоогаар өвчлөх юм бол тэр эмээ ахин хэрэглэхээр одоо томоо нь өөрөө тэрэндээ дасал үүсэх ч юм уу. Тиймэрхүү тохиолдол бас гарч болно гэж үздэг.